тэнцвэртэй ач холбогдлохыг бид нар шинээр байр авахдаа ямар зүйлсийг хамт авч байгаагаа мэддэг. Материалын хөрөнгөөс гадна бид олон зүйлсийг хамт авдаг. Саяхан манай найз нэлээд үнэтэй байрыг эртнээс төлөвлөж аваад авсан боловч удалгүй зармаар байна гэсэн явж байсан. Тэгээд шалтгааныг сонссон чинь манай хүн нэг л зүйлд илүү их фокуслаад буруу хөрөнгө оруулалт хийсэн байсан. Тэр нь байршил буюу баян хүмүүс амьдардаг хэсэг. Жоохон лавшруулаад бодох юм бол нэр төрөө хамгийн их бодсон гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бусдад таалагдах гэж амьдардгийн нэг жишээ буюу би энд амьдрал хүмүүс намайг хүндлэн баян гэж бодно гэх мэт бодол манай хүн илүү их давмгаалсан байна. Тэгэхээр яг үүнтэй ижлэр бид нар байр авахдаа өөр зүйлсийг хамт авч идэг. Үүнд нэр төр, хариуцлага, боломж, орчин, шинэ амьдралын хэв маяг, эрсдэл гэх мэт зүйлсийг хамт авч идэг. Барилга орон сууцтайгаа холбоод эдгээрийг харьцуулахад чанартай барилга хүссэн үсээгүй нэр төрийг дагуулна. Харин хогоо ангилж хаяхаас эхлээд ухамсараас хамаарсан хариуцлагыг бас хамт авдаг. Хүүхдээ сэтгэл амар гадаа тоглуулах аюулгүй байдал буюу орчин бас хамт авна. Өдөр тутмынхаа амьдралыг шинээр төлөвлөх, амьдралын шинэ хэв маягийг бас авна. Худалдаж авч байгаа байрныхаа талаарх бүрэн мэдээлэлгүйгээсээ болоод эрсдлийг ч бас худалдаж авна. Харин тухайн барилгынхаа талаар зөв мэдээлэлтэй байгаа, зөв тооцоолж чадвал боломж буюу хөрөнгө оруулалтыг ч худалдаж авч болно. Танаас нэг асуулт асуу. Та амьдралдаа хэдэн удаа орон сууц худалдаж авах вэ? Мэдээж жил бүр нүгэд авахыг хүсэхгүй л байна. Тиймээс та амьдралдаа цөөхөн гаргадаг энэ шийдвэрээ дахин нэг бодож үзээд сая миний хэлсэн эдгээр зүйлсийг аль болох тэнцвэртэй ач холбогдлохыг хүсье. Танд хэрэгтэй санагдсан бол бусдаа ч бас түгээгээрэй. Бидний амьдралын чанартай холбоотой орон сууц барилгын талаарх мэдээллийг тогтмол авахыг хүсвэл намайг